За тэгээд цэцгийн хоёр гишүүн байхад нэгийг нь оруулж ирээд нэгийг нь чөлөөлөөд нэгийг нь үлдээгээд явчихдгийг үнэхээр гайхаж байна. Энэ нөгөө хуулийн өмнө эргэтгэж мэгч одоо хайчцсан. Ардчилсан намыг дэмждэг хүнийг нь дэмжсэн шийдвэр гаргаж байгаа хүнийг нь явуулцдаг. Өөр одоо шийдвэр гаргаж байгаа хүнийг нь үлдээчдэг. Энэ байдал бол хууль дүрмд чинь нийцэж байгаа мó тэр тэгш эргэтгэж байдал чинь нийцэж байгаа мó. Энэ цэцэд байж байгаа ардчилсан намын хүнийг эхлээд явчлаа гэдэг. Ардчилсан намыг дэмжигч хэлгүй юу гэлээ. Цэцэд тийм хүн байх ёсгүй шүү дээ. Цэцэд зөвхөн хууль хэрэгжүүлдэг л хүн байх шүү дээ. Тэгээ одоо бодвол саяхан болтол намын дарга гэдээ явж исэн хүн тэгэж улаан цайм цэцэд байсан манай хүнийг гэж хэлж байгаа бол энэ өөрөө их ноцтой мэдэгдэл гэж бодож байна. Харин ч тэгвэл улсын их хурлаас гаргасан шийдвэр зөв байсан юм биш үү? Улаан цайм одоо нэг намыг дэмждэг тэр намын гишүүн нэг нь дэмжигч нэг нь тэр үнтэйгээ сууж яж болохгүй шүү дээ уг нь.